Хэрвээ мэдээлэл тав товч ашиглаж бичсэн иймэрхүү баримт танд байгаа бол үүнийг хүснэгт дулгаж хуваалцах боломжтой. Ийм хүснэгтэн мэдээлэлээр ажиллах хүндрэлтэй байдаг. Энэ мэдээллийг оруулсан хүн баг нь болоод тав ашиглаж зайг нь үүсгэсэн байна. Мөрүүдийг хооронд нь солих шаардлага гарахад энэ үйлдэлийг хийх боломжгүй байдаг. Зөвхөн гар аргаар дахиж бичих шаардлага гарна. Игний мөр гэдгийг нь хуваарлаагүй зөвхөн мэдээллийг тав товч ашиглаж заавсан байна. Тухайлбал сүүлийн хэсэг текстийг сонгож идэвхжүүлмээр байдаг. Даанч бүх мэдээлэл идэвхжчихэд болохгүй байна. Үүнийг хүснэгт дулгаж хувиргаснаар доторх мэдээллийг засч өөрчилж болно. Хүснэгт дулгасноор игнийг сольж багнуудыг өөрчилж болох юм а. Одоо энэ текстийг хүснэгт дулгая. Эхлээд энэ бүх мэдээллийг сонгож идэвхжүүлнэ, гарчгийг нь идэвхжүүлэхгүй үлдээн хүснэгт оруулахын тулд insert tab руу орох хэрэгтэй. Table руу ороод convert text to table гэсэн команд дээр дарна. Ингэнгүүт харилцах цонх гарч ирнэ. Игнэний тоон дээр асуудалгүй, харин багны тоог зөв оруулах хэрэгтэй. Хэрвээ 6 багна гэж тоог нь биччихвэл энд нэмэлт тав гарч ирнэ. Энэ баримт дээрх мэдээллийг оруулсан хүн хүснэгт хийх аргыг мэддэггүй байсан байх. Нэг багнаас нөгөөх рүү хүрэх гэж тав товчон дээр хэд хэдэн удаа дарсан байна. Табыг маш олон удаа дарсан учраас маш их баг нь үүсгэх зай гаргалсан байж болох юм. Тэгсэн хэдий ч текстийг хүснэгт дулган хувиргаж болно. Гэхдээ хамгийн ихэнд табны учрыг олох шаардлагатай болно. Эсвэл эхнээс нь дахиж гараараа шивэх шаардлагатай болно. Үүсгэх гэж байгаа хүснэгтийн багны өргөн нь автоматар тохирогдох болно. Тэгэд хамгийн сүүлд текстийг табаар салгах тохиргоог хийж болно. Энэ мэдээллийг яг энэ аргаар хийсэн байна. Таб ашиглаж мэдээлэл оруулсан бүх үгийн хоорондох зайг таб товч ашиглаж хийсэн байна. Ганц хормын дотор бүх текст хүснэгт болж хувирлаа. Курсороо нэг дараад л мэдээллийг хүснэгт хэлбэртэй болгочихлоо. Хүснэгт үүсчихсэн юм чинь одоо игнээ болон багны зайг хүснээрээ тохируулж болно. Хамгийн чухал зүйл гэвэл текстийг багнаар нь сонгож идэвхжүүлж болно. Гар аргаар оруулсан мэдээллийг багнаар нь идэвхжүүлж өөрчлөлт хийж болохгүй байсан бол одоо хүснэгт хэлбэрт орчихсон болохоор боломжтой гэсэн үг. Багны хамгийн дээр нь доошоо заасан сум байгаа. Энэ сум дээр дарахад тухайн багн доторх бүх мэдээллийг идэвхжүүлнэ. Игнэний хамгийн зүүн талд байгаа сум дээр дарж тэрхүү игнийг сонгох боломжтой. Эсвэл нүдээр нь сонгож болно. Нэг багн доторх мэдээллийг сонгоод өөр багнтай байрыг сольж болно. Дээр нь байгаа сум дээр дараад хажуу тийшээгээ чирхэд л солигдох болно. Хамгийн сүүлийн багн дахь мэдээллийг хамгийн ихний багн руу чирч байрыг нь сольж байна. Хэрвээ аливаа мэдээлэл дээр ажиллахад хүндрэлтэй байвал хүснэгт дулгаж хувиргаарай. Энэ нь илүү тохиромжтой харагдах бөгөөд хүснэгт үүсгэсэн үед тухайн мэдээлэл дээр ажиллахад илүү хялбар болон таач бас цагаа хэмнэх болно.